Монголын автомаструудын холбооны УАЗ 469 автомашины кросс англи энэ оны 3 дахь гараа Улам чухурд мастер кросс уралдаан 4-р сарын 3-ны өдөр баруун төрөнд зохион байгуулагдлаа. Уралдааны техникийн зөвлөгөө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон юм. Монголын автомаструудын холбоо 2016 онд 10 жилийн ойн арга хэмжээ 16 оны 1 сараас эхэлсэн. Энэ Монголын автомаструудын холбооны 10 жилийн ойн арга хэмжээний одоо энэ бол төлөвлөсөн 12 уралдааны 3 дахь гараа болж байна. Энэ тэмцээний хувьд бол одоо хаврын үйлрэл цасны дараа болж байгаа. Одоо нөгөө манай замын чинь төрөл нь мөстэй, цастай, хуурай, тэгээ шавар шалбагтай гэдэг ийм замууд байдаг шүү дээ. Энэ бол ийм хуурай үед болж байгаа удирдлын ихний зам. Энэ дээр бас нэлээд өрсөлдөө тамирчдын тактикууд одоо хаврын үйлрэлийн тактикууд өөрөөсөө сонирхолтой тэмцээн болох хаа гэж бодож байна. Зүүн боёо замын өдөр гэсэн дээ. Тий, ер нь манай маструудын холбооны бол орон нутагт бол нэлээд олон тамирчин байдаг. Замын үдэд бол одоо 10 гаруй 20 тамирчин байдаг. Өмнө говьт бас 10 гаруй тамирчин, Баян хонгор аймаг, тэгэл Ховд аймагаас ирж уралддаг тамирчин их олон байдаг. Тэгээ замын үдэд бол их олон тамирчин өмнө говьос бас нэлээд 10 тамирчин ирж уралдахаар тэмцээнд бүртгэгдэж байна. Тэмцээнийг манай автомаструудын холбоо болон Монголын автоспортыг дэмжигч байгууллагууд бол нэлээдгүй олон байдаг. Энэ удаагийн тэмцээний онцлог гэх юм бол Бичил Глобус групп ивент итгэж байгаа. Бичил Глобус групп бол одоо манай Улам чухурд мастер кроссын маань тэргүүн байрыг автомашины шагналтай эко автомашин одоо Брюс автомашинаар шагнахаар төлөвлөлөөд одоо тэр Битлис хөшөөний тэнд байрлуулсан байгаа автомашина. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд бол нийт автоспортыг дэмжигч ивент итгэж байгууллагуудаа одоо маш их талархаж явдгаа бас илэрхийлье. Тэмцээн уралдаан маань жилээс жил бас хөгжиж байна тий одоо энэ тамирчдад тавьж байгаа шаардлага. За Монголын автоспортыг бол одоо дэлхийн түвшинд хүргэх олон улсын автоспортын холбооны одоо зөвлөмж дүрмийн дагуу явах энэ түвшинд хүргэх зорилгоор Монголын автомаструудын холбоо ажилладаг. Үүнийхээ дагуу одоо Монголд уралдаж байгаа техник одоо автомашин дээр болон одоо хувь хүний хамгаалтын хэрэгслүүдийг дэлхийн стандартад нийцүүлэх зорилготойгоор одоо бид нэр одоо ажилладаг. Энэ бол хамгийн нэгдүгüүрт одоо тамирчныхаа аюулгүй байдал тийм бусад үзэгч хөгжөөнд дэмжигчдийн аюулгүй байдлыг нэгдүгээр тавих хэрэгтэй. Энэ байдал дээр бол нэлээд анхаарч ажиллаж одоо олон улсын дүрмийг барьж ажилладаг да. Дараагийн гараа 4-р сар 5-р сар. Дараагийн гараа 5-р сард одоо манай Баха Монголиа гэдэг олон төрөлт богино зайн ралли тэмцээн нийт одоо 7 ангиллаар 200 гаруй баг ордог. Монгол улсад хамгийн олон баг тамирчид оролцдог энэ тэмцээн. Монголын автомаструудын холбоо зохион байгуулдаг энэ тэмцээн маань 5 сарын дундуур төлөвлөгдөж байгаа. За баярлалаа. Зохион байгуулагчдын зүгээс уралдааны зам болон дүрмийг тамирчдад танилцуулж, гарааны байрлал тогтоох суулгааг хийсэн. Энэ удаагийн гараанд нийт 66 тамирчин эцсийн байдлаар оролцох мэдүүлгээ өгсөн. Монголын автомаструудын холбооны уралдааны түүхэнд хамгийн олон тамирчин оролцсон анхны тохиолдол болсон юм а. Оролцогчид уралдаан эхлэхээс өмнө уламжлал ёсоор уралдах зам талбайтайгаа танилцсанаар Улам чухурд мастер кросс 2016 уралдаан эхэллээ. Уралдааны эхний хэсэгт 16 тамирчин гараанаас гарч нийт 5 тойрог уралдаж, хагас шигшээ уралдаанд 66 дугаартай Таштава, 49 дугаартай Батбол, 79 дугаартай Аз Жаргал, 51 дугаартай Батөрж, 47 дугаартай Гантулга, 45 дугаартай Батулга, 91 дугаартай Отгонбаяр, 84 дугаартай Золзаяанаар шалгарсан юм. Уралдааны 2 дахь хэсэгт мөн 16 тамирчин гарсан. Энэ гараанд олон улсын хэмжээний мастер Эрдэнэчулуун, олон улсын хэмжээний мастер Бям Дэлгэр, спортын мастер Саруул Төгс, Төрөмөнх, Баасан сүрэн, Оргил нар хурд хүчээс орж 1-р хагас шигшээ уралдаанд 89 дугаартай Дамжин дорж, 98 дугаартай Төрөмөнх, 82 дугаартай Саруул Төгс, 2 дугаартай Бат Зэрэг, 5 дугаартай Баасан сүрэн, 81 дугаартай Их Төр, 25 дугаартай Оргил,
53 дугаартай Чогсон Борж нар шалгарлаа. Уралдааны 3 дахь гараанд мөн 16 тамирчин гарсан. Энэ гарааны онцлог нь ихэвчлэн шин залуу тамирчдаас бүрдэж байлаа. Гол өрсөлдөөнийг үзүүлж нэлээд дээгүүр дуулна гэж таамаглаж байсан. Спортын мастер Пүрэв Баяр мэрэгчлэлүүдийн таврыг бодлуулж гараандаа алдаа гаргаснаар хасагдсан юм. Энэ гараанаас хагас шигшээ уралдаанд 18 дугаартай олон улсын хэмжээний мастер Ганод, 29 дугаартай Эрхэнбаатар, 23 дугаартай Онон, 70 дугаартай Сод Эрдэнэ, 42 дугаартай Жаргал сайхан, 65 дугаартай Бямб Жаргал, 59 дугаартай Эрдэнэ сан, 80 дугаартай Баяраа нар дараагийн шатанд шалгарч үлдсэн. Сүүлийн гараа буюу 4 дахь гараанд 17 тамирчин гарлаа. Автоспорт сонирхогчид болоод үзэгчид энэ хэсгийн уралдааныг шимтэн хүлээж байсан гэхэд болно. Харин мэрэгчлэнүүдийн хувьд энэ гарааг үхлийн хэсэг гэж нэрлэдэг байсан юм а. Учир нь гэвэл энэ цагийн хамгийн шийдэх тамирчид энэ гарааг бүрдүүлж байлаа. Тодорхойлбол олон улсын хэмжээний мастер Болдбаатар, спортын мастер Ариун Бол, олон улсын хэмжээний мастер Гомб Дорж, спортын мастер Улам Өрнөх, спортын мастер Мөнхөргөл, спортын дид мастер Батнарал Батнайрамт нарыг дурдж болно. Олон шилдэгүүдтэй хамт нэг гараанд багтсан залуу тамирчдын хувьд тэдэнд бараг боломж олдохгүй гэж үзэгчид тооцоолж байсан. Гэтэл энэ гараанаас Улам Өрнөх мастер хасагдаж, шигшээд 24 дугаартай Болдбаатар, 36 дугаартай Ариун Бол, 68 дугаартай Гомб Дорж, 74 дугаартай Мөнхөргөл, 95 дугаартай Батнарал, 6 дугаартай Наранбаатар, 31 дугаартай Баян Мөнх, 64 дугаартай Бат Эрдэнэ нар дараагийн шатанд шалгарч үлдсэн юм а. Уралдааны эхний 4 гараанд тамирчид 2.7 км тойрог замыг тус бүр 5 тойрсон бол хагас шигшээ уралдаанд 7 тойрог, финалийн гараанд 9 тойрог уралдаж шилдэггүй тодорсон. Ингээд үдээс хойш 15 цагийн орчимд тэмцээний эхний хагас шигшээ уралдаан эхэлсэн. Хагас шигшээ 66 тамирчнаас шигшигдсэн 32 тамирчин 2 хэсэгт хуваагдан финалд үлдэх эрхийн төлөө өрсөлдсөн юм. Хагас шигшээ уралдааны эхний хэсэгт 16 тамирчин гараанаас гарахад дараах 8 тамирчин финалд өрсөлдөх эрхээ авсан. Үүнд 82 дугаартай Саруул төгс, 2 дугаартай Бат Зориг, 98 дугаартай Түр Мөх, 66 дугаартай Даштава, 79 дугаартай Аз Жаргал, 89 дугаартай Дамдан Дорж, 49 дугаартай Бат Бол, 51 дугаартай Бат Дорж нар шалгарсан юм.
Харин хагас шигшээ уралдааны 2 дахь гараанаас 24 дугаартай Болдбаатар, 36 дугаартай Ариунболд, 74 дугаартай Мөнх Оргил, 95 дугаартай Батнэрэл, 31 дугаартай Баянмөнх, 29 дугаартай Эрхэнбаатар, 65 дугаартай Бэмбжаргал, 6 дугаартай Наранбаатар нар шалгарч финаллаа. Хагас шигшээ уралдаан өндөрлөл мөхц тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдаг амралтын 40 минут болгодог. Энэ үеэр тамирчид машинда шаардлагатай засвар үйлчилгээг амжиж хийдэг юм. Ингээд шигшээ уралдаан 16 тамирчны дунд төрөнлөө. Үзэгчдийн хүсч хүлээсэн гарааны эхний туган дээр 2 дугаартай Ботзориг, 24 дугаартай олон улсын хэмжээний мастер Болдбаатарыг мөргөж онхолдуулснаар түрүүлэх өндөр магадaltaй гэгдэж байсан Болдбаатар мастер хамгийн хойно очирсон. Тэмцээний шүүгчдийн тусламжтайгаар тэрээр эргэн уралдааны замдаа орж 5 дугаар байрлал хүртэл ахиж чадсан ч онхолдох үеэр машиных нь капотны төвжээ эвдэрч харах орчин хязгаарлагдсан тул уралдааныг 8 дугаар байраар дуусгасан юм. Спортын мастер Ариунболдын хувьд финалийн гарааны тугийг зөөж тавьсныг анзааралгүй тугны дотор явсан тул тэмцээний 4 мисаар уралдаанаас хасагдсан юм. Ингээд аваргуудад халтай финалийн гараанд спортын мастер Мөнх Оргил эхний 3 тойрог тэргүүлж явсан ч спортын мастер 82 дугаартай Саруул төгс байрлалыг сольж тэргүү игнэнд орж ирснээр үлдсэн тойргуудад хиндж гүйцэгдэлгүй давхиж үлэмж хурд мастер кросс уралдааны аваргаар тодорч Монголын автомаструудын холбооны дээд ангиллын уралдаанаас анхны төрөг авлаа. Гарааны байр шагналт тэрээр плюс 20 маркийн автомашинаар шагналсан юм а. Энэ тэмцээн сайхан болж өндөрлөө. Төрүүлсэндээ баяртай байна. Тэгээд хамгийн олон машин уралдсан тэмцээнд төрүүлж авраг оллоо. Маш баяртай байна. Тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулсан Мичил Глобус компанид маш баярлалаа. За мөн Speed Автоматууд клубийн тамирчидаа маш баярлалаа. Мөнх Оргилийн араас би нэлээд олон туг тойрог авлаа. Тэгээд Мөнх Оргил бол сайн тамирч. Тэгээд ингээд төрүүлээд хүүцээ төрүүлсэндээ баяртай байна. Залуучуудын ангил 4 төрүүлж ирсэн. Тэгээ одоо энэ мастеруудын ангил анхнуудаа төрүүлээд маш баяртай байна. Зорьсон зорилго нь ингээд нэг алхмаар бас явж байна урагшаа. Тэгээд одоо энэ машиныг бэлдэж өгдөг золоохта мөн багш Ариунболдохта сүрнэхта найз зоргоодоо маш их баярлалаа. Зам чулуутай бас шавартай маш шороотой тийм. Маш хавангууттай тийм. Айгу хэцүү зам байлаа. За маш их баярлалаа. Үлэмж мастер кросс уралдаанд эхний айргийн 5-д манай Speed Автомат клубээс 3 тамирч барайд орлоо. Өнөөдөр их сайхан өдөр байна. Залуу тамирчдад ээлтэй ийм мундаг гоё тэмцээн боллоо. Тэрэнд маш их баяртай байна. Мөн мастер кросс уралдааны олон удаагийн аваргууд маань ч гэсэн энэ уралдаанд бүгд өчөө сорин уралдлаа. Эдгээр тамирчид маань техникийн саад буюу хувийн алдаанууд гарснаас олж аваргууд маань финалийн уралдаанд амжилт нөлөөсөн. Тэр аваргуудын амжилт өөртөө хувийн болон техникийн алдаануудаас гарсан
залуу тамирчдад боломж олдож өнөөдөр нэгэн шинэ авраг мастер корс уралдаанд төрж байна. Тэр тамирчин манай клубээс төрсөнд бид манай клубын хамт олноос маш их баяртай байна. Манай Speed Automotive клуб бол ерөнхийдөө автомашин ба мотоциклын спортын төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулж тамирчид бэлтгэх тийм зорилготойгоор үүсгэн байгуулах гэж одоо 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ цагаас хойш манай залуу тамирчдаас мастер корс уралдааны анхны залуу тамирчин маань авраг олж мундаг аврагуудынхаа хойноос нэхэн гарч ирж байгаад ирж байна. Харин уралдааны дэд байрт спортын мастер мөнх оргиж шалгарсан бол 3 дугаар байрт спортын дэд мастер Батинрэл тодорсон юм. Ийхүү Монголын автомаструудын холбооны кросс английн энэ оны 3 дахь гараа Үлэмж хурд уралдаан баруун түрүүнд амжилттай зохион байгуулагдаж 66 тамирчин хурд хүчийг үзлээ. 3 гарааны дараах байдлаар спортын мастер Ариун бол 2 гараан төрүүлсэн амжилтаараа нийлбэр дүр тэргүүлж байна. Монголын автомаструудын холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу явагдах дараагийн тэмцээн эх 5 дугаар сар зохион байгуулагдах Бааха олон төрөлтөд богино зайн ралли уралдаан юм а. Энэхүү уралдаанд санжин болдог орчим зохион байгуулагдана. Тамирчид 50 км тойрог замыг 3 тойрогтой хамгийн бага хугацааг зарцуулсан ялагчаар тодорхой дүрмтэй. Мөн эх 6 дугаар сард хоолын зайн ралли тэмцээн болох юм байна. Оролцогчид 4 өдөр 2000 орчим километр замыг туулах ёстой. Мастер тэмцээн тэргүүн баринд Марин Хэмнэхтэй Смит төлөвлөгөөний дамжин спортын мастер Игорь Смет автомобиль тамирчид